хүн байж яагаад байгаа юм уу? Сөмөрө хордоо яваад хордоо очиж штэ. Одоо ингэж очлоо. Нэрээ чи хөдөө явахаараа дандаа ингэж тавих юм аа. Үр хөвгөд ам амьдралаа тээж яваа бодмоор юм. Төмөрхөлөг хийсүү газар хатуу шүү. Гайгүй л өдөө өгшөө. Өвөө! Яа. Гүгэлцэх алхаж чадах юм аа. Өвөө сайн уу? Ямар гоё. Сайн уу? Сайн сууж юу? Энэ зодаа. Сайн сууж яа. Сайн явж ирүү. Айтмаа сайн байцгаана уу? Данги. За сайн хөвж гинөө. Сайн явж ирүү. Сайн явж ирлээ. Чи миний өмнө орохгүй юу? Яс орд явах. Төмөрхөлөг газар хатуу шүү. Чи миний өмнө. Уушлаарай аваа. Би ойлгосон. Дахиж ингэж тавихгүй. Монгол хүн Монголын баялаг. Зам тээврийн ёслол жилийн шил нэмэгдэж, зам тээврийн ёслоос сүртгчдийн тоо, хохирогчдын тоо жилийн шил нэмэгдэж байгаа Монгол улсад хэмжээнд нэг тоо гарч байгаа. Үүнээс болж их зам тээврийн ёслолын ихэнх хэмжээнд болохоор хөдөө ор нутгийн бартаат зам мөн хурд хэтрүүлсэн байдлаар зам тээврийн ёслол их хэмжээгээр гарч байгаа. Манай аймгийн хэмжээнд болохоор зам тээврийн ёслол их хэмжээгээр гарч байгаа. Үүнээс бол болон даатгалаас бас даатгалаа хамрагж байгааг иргэд даатгалаа хамруулан жолоочийн хариуцлагын даатгалаа хамрагдаж нөхөн дэлбэр алж байгаа бас давуу тал болж байгаа юм аа. Мөн үүнээс 2015 оны 12 сарын 5-ны байдлаар манай аймагт 8 даатгалт нийтдээ 7734 жолоочийн хариуцлагын даатгалд хамруулж чадсан. Үүнээс болохоор нийт хураамжийн орлого нь болохоор 240.9 сая төгрөгийн мөнгөн төгрөгийг хураамжийн даатгалын салбарууд төвлөрүүлж, үүнээс 82 хүнд 21.5 сая төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна. Үүнийг болохоор 2014 оны байдлаа харьцуулахад манай нөхөн төлбөр болон даатгалын гэрээ жилээс жилж нэмэгдэж байгаа нь харагдаж байгаа юм. 2014 онд болохоор 6938 гэрээ хийлгэсэн байгаа юм. Хураамжийн орлого нь болохоор 230.2 сая төгрөгийг төвлөрсөн байна. 76 хохирогчд 34.1 сая төгрөгийг нөхөн төлбөрөд олгож ийм үйл ажиллагаа явуулсан байгаа юм. Нийт хүн амны тоо болохоор 96 мянган гаруй байгаа. Аймгийн төвд болох 30 гаруй мянга. Жил болохоор аймагт нийт 8-аас 7800 гаруй тээврийн гэрэл замын хөлөөнд оролцох ийм статистик үзүүлэлт байгаа. Нийт тээврийн хэрэгслийн тоонд болохоор 2015 оны байдлаар яг өнөөгийн байдлаар болохоор 16200 гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдснээс нийт замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл болохоор 8200 гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон байгаа гэсэн статистик үзүүлэлт автотээврийн үндэсний тоо болон замын цагдаагийн хамтарсан ийм тоон үзүүлэлт гаргасан. Нийт даатгал хамрагсан тээврийн хэрэгслийн тоонд болохоор манайхаар хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг 96.5%-ийг даатгал хамруулж чадсан гэсэн үндсэн тоо гаргасан. Нийт аймгийн жолооч нар болон нийт Монгол улсын жолооч нарыг анхааруулж хэлэхэд жолоочийн даатгалын хуулийн дагуу хөлбөмбөгийн хөрсний доод хэмжээгээр торгуулж байснаас өөрийнхөө жолоочийн эрх үүрэг мэдэрж хуулийнхаа өмнө жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулж одоо замын хөдөлгөөнд оролцож байхыг уриалж байна.